Ер нь бол нийслэлийн иргэдийн хурлаар баталсан одоо машин цагийн зардал дотор бол ажилчдын цалин, шатхуун, сэлбэг хэрэгсэл гэдэг 7 зүйл багтдаг нийгмийн даатгал гэдэг. Энэ болгоныг одоо нийслэлийн иргэдийн хурлаар одоо баталж энэ зардал нэмэгдснээр нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа бүх автобуснуудыг Евро 5 түвш рүү шилжсэн. Евро 5 түвш бол энгийн түвшнээс хоруу чанараар одоо маш бага одоо утааны одоо агуулмж, хөрийн агуулмж бол 300 дахин бага гэсэн одоо статистик тоотой байдаг. Одоо Улаанбаатарын удамжаар явж байгаа автобуснаас хар утаа хаях үзэгдэл бол энэ бараг байхгүй болсон. Өмнө нь бол ер нь нийтийн тээврийн үйлчлэгээ одоо автобус нь хуучин утаа хийдэг, зарим тохиолдолд одоо шатдаг юм байсан бол энэ одоо баг шинжилт хийгдснээр нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа автобус бол хар утаагүй дотроо цэвэр үзэмжтэй одоо ийм байдалд бол хүрсэ гэж хэлэх.